Бүх татварын минь үхдэг ордонд ирсэн орчин үеийн бүсгүй. Тэр харгас санхүүг өөртөө дурлуулж үхлийн тойрог тасалж чадах болов уу? Өнөөдрийн дугаартай маань Саран Монгол брендийн хамт олон хамтарч ажиллаж байна. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед та өөрийн өмсөх дээлээ хараахан олоогүй байгаа бол Саран Монгол брендийг танд санал болгоё. Монгол улсын мастер ойдолчны уран хаан сэтгэлээ шингэн хийсэн уламжлалт Монгол дээлээ та 3-4-р хорооллын Имартын 4 давхар 417 татад барилга дэлгүүрээс сонгоод аваарай. За ингээд кинонд орцгоё. Биеэ туслуулаад байж байгаа бүсгүйн зураглаар кино маань эхэлдэг. Хилж харсан харц ялдан махайтан та энэ сүрчгийг байнга хэрэглэх юм. Түүний үнэр нь ирчүүдийг байтугай эмэгтэй намайг ч татгаар байна гэж тулах нь хэлэхэд бүсгүй. Энэ бол бүсгүйчүүдийг жирэмслэх таатай нөхцөлд бүрдүүлэхээс гадна ирчүүдийг дурлуулах шидтэй онцгой зүйл гэж хэлдэг. Энэ бүсгүй нэрийг Шяо Инран гэх бөгөөд тэрээр орчин үеэс санамсаргүйгээр эртний үед ирсэн нэг юм. Өнөөдөр бол түүний гэрлэх зайлиг гарах өдөр бөгөөд гоо үзэгсэнтэй даруй төлөв бүсгүй түүнийг ханхуугийн татвар эмээр өргөмжлөгдөж байгааг хааны туслах зарладаг. Зарилгийг хүлээн авсан Инраны аав сандарч охин минь ханхуу рүүжинзээ бол харгас догшин төрмгийн нэгэн билээ. Тэр өдийг хүртэл зөвхөн хатнаал хайрлаж ирсэн. Чамайг хааны ордонд очиод зовлон амсахгүй гэхээс айж санаа минь зовж байна гэж хэлнэ. Аавынх нь дүү тэдний яриаг таслан ахаа хэрвээ Инран энэ зарилгаас татгалзах юм бол хааны зарилгийг татгалцсан хэрэгээр манай Шиаогийн тэр чигтээ шийтгэх болно шүү дээ гэдэг. Инран бүсгүй хариуд нь санаа бүү зовдоо Шиаогийн төлөө би ханхуугийн ордонд очих болно гэж хэлдэг. Сүүлийн хагас жилийн хугацаанд л гэхэд ханхуугийн ордонд татварын болон очсон охид бүгд өгсөн гэдэг яриа байдаг тул туслах нь бүсгүйд хандан та тийшээ явбал өөхөх болно шүү дээ гэж хэлдэгч манай бүсгүй хайр дурлалд итгэдэггүй зөвхөн өөртөө л итгэдэг нэгэн бөгөөд ханхуугийн эрх мэдлийг ашиглан өөрийн хувь заяаг өөрчлөхөөр шийдсэн нь тэр байлаа. Татварын болон өргөмжлөгдсөн манай бүсгүй өргөөндөө ханхуу хүлээгээ сууж байдаг. Гэтэл ханхуу орж ирмэгцэл би залжин зан гаргадаг охид эмсэд үнэхээр дургүй. Чиний энэ ордонд орж ирсэн чинь ч миний хүслээр болсон зүйл биш. Би хатандаа амласан. Зөвхөн өөрийн хатандаа л үнэнч байх болно. Чамд яасан ч ойртохгүй гэд хүндийн ханцаар гарч явах гэхэд бүсгүй уйлж байгаа дүр эсгэхэд ханхуу түүнийг нь анзаараад яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуудаг. Бүсгүй нүдэндээ нулимс цээлэгдүүлэн эрхэм дээдсээ та хатантайгаа эв найртай сайхан харилцаатай гэдгийг би мэднэ. Та хоёрын сайхан хайрыг би нураахыг хүсэхгүй байна. Гэхдээ та энд шөнийг өнгөрөөхгүй бол Тэнгэрийн зарлигийг эсэргүүцсэн хэрэг болж хааны тушаалаар Шиаогийн хэдэн зуун хүн аюулд орох болно. Тийм болохоор эрхэм дээдс та өнөөдөр манай ордонд саатнуу гэж гуйдаг. Ханхуу түүний үгийг сонсоод тэр миний хайр ивэлж шуналгүй гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаа нь зөв шудраг сайхан хүн шиг санагдаж байна. Гэтэл би хатандаа амласан өөр хинтээж дэр нэгтгэхгүй гэдгээ гэж бодож байтал бүсгүй түүнд хандан та бүү санаа зовоорой би тантай хамт унтахгүй тустай амрах болно гэж хэлснээр ханхуу тэнд хоноглохоор болно. Өглөөнөөс ирэхэд бүсгүйн хэрэгэлдэг анхлам тосны үнэр хаанд ихэд таалагддаг. Хатандаа үнэнч байна гэж амласан ч бүсгүйн байгаа байтал сэтгэл нь хөдөлсөн ханхуу өөртөө уурлан босоод аимшиггүй амтан минь хэн чамайг надад ойртож зөвшөөрсөн юм гэж хэлдэгч ханхуу өөрөө урьдчилан бүсгүйг тэрвэрэд унтсан талаар бүсгүй хэлнэ. Язгууртан гаралтай бүсгүйчүүд та нар бүгд л арга мэх гарган намайг урхадахыг оролддог гэж ханхуу уурлан хэлээд өнөөдөр ордноосоо гаралгүй эндээ үлд хатан дээр очиж мэд хэрэггүй гэж хэлээд явдаг. Шивгчэн нь орж ирээд ханхуу түүнд ойртойгүй талаар нь санаа зовон хэлээд хэрвээ энэ явдлыг хатан мэдэх юм бол таныг зүгээр өнгөрөөхгүй дээ гэдэгч харин ч мэдэх ёстой. Миний энэ ордонд ирээд ихний хийх зүйл бол түүнийг урхинд оруулах гэж хэлээд инэвсэглэнэ. Инран хатанд бараалган цай барихад хатан түүнийг хараад Шиа Инраны гоо үзэсгэлэнд ямар ч ир сэтгэл алдархаар юм байна. Ханхууч бас түүнд татагдах болов уу гэд атаархсандаа бүсгүйн барьсан цайг халуун байна гэд асгаж чаддаг. Ингээд Инран дахин цай чанаад хатанд барьдагч хатан түүний цайг голсоор л байдаг. Бараг 10 удаа цай барин тэгэх бүртээ өвдгөө өвдтөл газар суусаар л байлаа. Орноосоо битгий гараарай гэсэн үгийг нь зөрчсөн Инран хатантай уулзаж байгааг нь мэдсэн ханхүү тэдний байгаа ци урдан руу явхаар болдог. Хатан Инранд хандан чиний царай зүс үнэхээр сайхан юм. Би ч эрэгтэй хүн байсан бол чамд татагдахаар байна гэхин бүсгүй. Бүх ирчүүд сайхан царайнд татагддагч ханхүү бол өөр хүн. Игчээ танаас нуух зүйл алга. Эрхэм дээдэс урьдчилан манай ордонд үлдсэн ч гэсэн надад огтхонч ойртойгүй. Ханхууг ордондоо үлдээхийг хүссэн цоргаан шалтгаан минь Шиаогийн хүмүүсээ аврахын тулд байсан.
Игч ханхуу хоёрын үнэнч хайрын талаар мөхөс би мэдэх тул надад буруу санаа байхгүй учраас намайг зөвөр ойлгооч гэж хатанд хэлдэг. Түүний энэ үгийг гадаан нэрсэн ханхуу сонсоод түүнийг бусад бүсгүйчүүд шиг атгах санаа гаргана гэж бодтол Инраны сэтгэл үнэхээр л гинэн үнэнч нэгэн байсан байж би түүнийг буруугаар ойлгосон болтой гэж дотроо боддог. Хатан Инраны үгийг сонсоод энэ бүсгүй үнэхээр мунхаг нэгэн байсан байна. Би тэгтлээ болгоомжлох хэрэггүй байж гэж бодоод цайгаа надад аваад ир гэж хэлдэг. Ханхуу гэрсэн байгааг мэдсэн манай бүсгүй цайгаа барьж байхад нь хатан түүнийг албаар түлхсэн юм шиг дүр эсгээд унчдаг. Инраны шивгчин сандран хатан та манай хатан дургүй байсан ч халуун цайгаар түлж болохгүй биз дээ. Түүний гарыг гэмтээчглээ гэхтэн хатан уурлан чи мө бол намайг хүтгэлээ гэд алгадах гэж байтал ханхуу түүнийг зогсоогоод юу хийгээд байгаа юм бэ гэд уралдаг. Бүсгүй сандран босож ирээд би санамсаргүй хазгаа гიშгээд өөрөө унаад аягтай цагаа асгачихлаа. Игчийг битгий загнаарай гэдэг. Ханхуу туслахтай хандан хааны отчоос шилдэг соримны тос авчирхайг тушаахад хатанч бас шивгчэндээ өөрийн хэрэгэлдэг сайн тосоо авчирхайг тушаана. Инран бүсгүй тэдэн талархан ёслохдоо хөл алдан унах нь ханхуу түүнийг тосож аваад хөл нь яасан талаар асуудаг. Инраны шивгчэн нь бүсгүйг цай барьж өдөржин хатны өмнө өвдүүлсэн гэдгийг хэлснээр ханхуу Инраныг тэрврээд орой хатан дээр ирнэ гэдгээ хэлээд явдаг. Анх удаа ханхуу нүднийх нь өмнө өөр эмэгтэйг тэрврэн явахыг харсан хатан хайртай ханхуугаа алдахгүй гэхээс айсаар хоцордог. 4 жилийн өмнө хатан ордны гадна байхдаа ханхууг аварч байсан бөгөөд тэр явдлаас болоод л ханхуу түүнд үнэнч байхаа амлан өдий хүртэл өөр татвар юмтай болоогүй байдаг. Ханхуу Инраныг өрөөнд нь оруулж өгөөд төрийн ажил хийх хэрэгтэй байна гэд гарч явах ба энэ үед нь бүсгүйн шивгчин орж ирээд Инраны хөлнөд тос түрхэхээр болдог. Гэтэл ханхуу замдаа тос авчирч байсан туслахтайгаа тараад Инранд тосыг оруулж өгөхөр болно. Шивгчин нь Инраны хөлийг хараад таны хайр сууг нь их хэмзэг. Өнөөдөр хатанд цай барьж удаан сууснаас болоод удаан идэвхнэ гэхэд ханхууг орж ирэхийг нь анзаарсан бүсгүй. Хатан эгч бол ханхуугийн хайрч үү дээ. Би хичнээн удаан суусан ч хамаагүй. Энэ явдлаас болоод эрхэм дээдэс манай ордонд дахиж ирэхгүй байх гэж хэлээд ханхууг харсан дүр эсгэдэг. Та тосоо үлдээгээд явдаа гэж бүсгүй хэлэхэд ханхуу уурлаад энэ бол миний ордон. Чи бол миний татвар юм. Тийм байж яагаад намайг хөөж зүрхлэв гэж хэлнэ. Бүсгүй хариуд нь би танаас албаар зөгцсөн юм бишээ. Зүгээр л хатанд буруугаар ойлгохыг хүсэхгүй байна гэж хэлэхэд ханхуу түүнийг өрөвдөн тэр ийм сайхан сэтгэлтэй нэгэн байж энэ хатуу ордонд амьдралаа үрж дуусгах нь харамсалтай юм гэж бодоод 7 хоногийн дараа хаврын дэлгүүрний баяр болно. Хэрвээ чи хүсвэл хатантай хамт чамайг авч явъя гэж хэлээд тосоо түүнд өгдөг. Дэлгүүрний баярын өдөр болоход хатан Инраны дэргэд албаар ханхууд наалдан ирэхлээд орой болох өдөрлөгт хамт явахыг хүсдэг. Тэгснээ оо яана дүүг энд байгааг мартаж гэд бүсгүй ширээнд урина. Гаднаас хатны шивгчин тавал оруулж ирээд тэдэнд барихад хатан бүсгүйд хандаж энэ бол симфонид хийдэг амтд лирийн шүл. Үнэхээр амттай гэж сонссон. Дүү минь чи нэг амсаад үзээч гэдэг. Инран талархаснаа илэрхийлээд амсах гэтэл шүлнөөс нь хорт үнэр гарч байгааг мэдчихдэг бөгөөд хатан хараад байсан тул баг зэргийг л амсаад би минь тавгүй байна. Би өрөөндөө очиж амарлаа гэхтэн ханхуу түүнийг хөргөж өгөх гэдэгч хатан шивгчнлүүгээ догсноор шивгчин Инраныг өрөөнд рүү навч явдаг. Хатны шивгчин Инран бүсгүйг оронд нь оруулчихад үнэхээр унтсан эсгийг шалгасныхаа дараа гаднаас нэгэн эрэгтэй хүнийг оруулж ирээд ууттай мөнгө өгөөд энэ эмэгтэйг чамд өгье сайхан зугаацаад ав гэж хэлээд гараад явна. Тэнд үлдсэн залуу хувцас тайлан Инранууд өгснөөр үзэгдэл салхитахад зугаалахаар гарах гэж байсан ханхуу хатан хоёр дээр хатны шивгчин орж ирээд Инран бүсгүй өргөнөөс алга болсныг дуулгадаг. Ханхуу гайхан ордыг бүхэлд нь бүслээд нэг бүчлэн шалгах тушаалыг туслахтаа өгнө. Ханхуу гарсны дараа хорон санаат хатан шаа Инран морчны оронд хөвтөж байгааг чинь ханхуу харчих бол чамайг татвар юм хിവэр үлдээх болов уу гэд инээсээр хоцордог. Сандарсан ханхуу өргөө хийсэн бүсгүйг хайж явсаар олох бөгөөд Инраны биеийн өвдөн орон дээрээ хөвтөж байдаг. Ханхууг орж ирэхэд нь биеийн өвдсөн бүсгүй ус уухыг хүсснээр ханхуу ширээн дээр байсан 2 хондогтой усны нэгийг авч Инран дуулгаад хүн байна уу гэд орилтол гаднаас нэгэн залуу орж ирнэ. Гэргийн маань биеийн өвдчлөө яаралтай отож дууд гэж ханхууг хэлэхэд нөгөө залуу санаа зовлтгүй эрхэм дээдсээ дэлгүүрний баярын шөнө олон залуус манай газраар үргэлжлүүлдэг. Тэдгээр хосуудад зориулсан баг зэргийн сэргээж агуулсан усыг бүсгүй уучихсан байна. Та хоёр өнөөшн сайхан зугаацаарай гэдэг. Ханхуу уурлаад ерөнтгийг авчирхыг шаардтал энэ сэргээжт ерөндөг гэж огт байхгүй бөгөөд зөвхөн бие сэтгэлийн үйлээр л амгаах боломжтой ба нэг цагийн дотор хорийг гадагшлуулахгүй бол бүсгүй насан туршдаа өргөй болох болно гэж хэлдэг. Энэ бүхнийг сонссон бүсгүй амиа хорлогыг завтахад ханхуу уурлаад чи миний татвар юм байж юунда намайг түлхээд байгаа юм гэхтэн бүсгүй
Миний зүрх сэтгэлд та бол цорын ганц нөхөр минь. Би ихч та хоёрыг зовоохыг хүсэхгүй байна гэх нь тэр. Хэрвээ тэр үргүй болчихвол түүний үлдсэн амьдрал тэр чигтээс хүрэх болно. Би хатандаа үрд үнэж байхаа амласан ч гэсэн одоогийн нөхцөл байдалд би яах ёстой юм бол гэд ханхуу эргэлзэж байхдаа бүсгүй мөрөн дээрх тоор цэцгийн тэмдгийг хараад ихэд гайхдаг. Бүсгүй түүнийг тэрэн авснаар тэд сэргээшийн хорыг гаргахаар болдог. Ханхууг эргэж ирэлгүй утсанд нь хатан санаа зовтол. Ханхуу Индраныг үйлдэл дээр нь барьж аваад шийтгэж байгаа болохоор удаж байгаа биз гэж шивгчэн нь хэлснээр хатан хэрэг дурлагаар болж байгаа газар руу нь явдаг. Гэвч түүний төсөөснөө шал өөр зүйл хатныг угтган тэр. Чиний бодож байгаа шиг зүйл ерөөсөө биш ээ. Чи төрүүлээд явж бай. Би чамд дараа нь тайлбарлая гэж ханхуу хэлдэгч хатан уурлаад юуг нь тайлбарлах гэсэн юм. Миний харж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Чи ганцхан намайг насан туршдаа хайрна гэчгээд энд юу болж байгаа юм? Шоо Индран чи гимбүүтэр хэсэгчгээд ханхууг өрхтөхийн тулд ингэж байна уу? Муу завхаа юм. Нааша хүрээд ир гээд дайртал ханхуу түүнийг зогсоох гээд одоо болно гээд түлхчихдэг. Ханхуугийн энэ үйлдэлд гомдсон хатан тэднийг орхин явж манай бүсгүй инэмсгэлсээр үлдэнэ. Хатныг хүсэлсэн эр бүсгүй рүү дайрах үед нь манай бүсгүй түүнийг ухаан алдуулаад албаар тэр сэргээжтэй усыг уун энэ бүх зүйл болоход хүргэсэн нь тэр байлаа. Бүсгүй гимшсэн дүр хэсгэн ихчид юу болсныг тайлбарлах хэрэгтэй. Та хоёрын харилцаа ингээд хагалдаасаа гэж хүсэхгүй байна гэд явах гэтэл ханхуу түүнийг татаж өвөр дээрээ суулгаад чиний энэ намайг түлхээд байгаа зан чи надад ерөөсөө таалагдахгүй байна гэж хэлээд бүсгүй мөрөн дээрх тэмдгийг заана. Бид өмнө нь уулзаж байсан уу гэдэгт бүсгүй энэ талаар огтхон ч санахгүй байлаа. 4 жилийн өмнө орны гадна ханхуугийн амийг аварсан хүнч бас тоорын цэцгийн тэмдэгтийг ханхуу мэдэх бөгөөд тэрээр нүдээ эмчлүүлснийхээ дараа өөрийг нь аварсан бүсгүйг харахад одоогийн хатан байсан бөгөөд тэр явдлаас хойш хосууд нэгэндээ үнэж байхаа амласан тэр байлаа. Өөрийг нь аварсан хүнийг Инран байж магадгүй гэж бодсондоо гимшсэн ханхуу түүнийг түлхэхэд бүсгүй дахиад л нөгөө гинэн хонгор царайгаа гаргаад ханхуу минь та хурдан хатан эгчдэр очно уу? Надаас болоод эгчтэй баргалах хэрэггүй гэж хэлдэг. Түүний үгийг сонсон ханхуу тэр ийм уужуу сэтгэлтэй байхад би түүнд баярлах хэрэгтэй. Гэтэ яагаад түүний энэ үгнүүдийг сонсохоор сэтгэл минь өвдөд байдаг юм бол доо гэж бодсоор хатны өргөө рүү явхад миний хоёр дахь төлөвлөгөө бол түүний сэтгэлийг бүрэн барих гэсээр манай бүсгүй инээмсэглэн үлддэг. Шивгчэн нь амттан хийж авчирхад ууралсан байгаа хатан идэхгүйгээд явуулдаг. Ханхуу хатны өргөнөөс гарч явсан шивгчэнтэй таарад амттныг нь аваад хатны өргөө рүү орон Инран сэргээжтэй ус ууснаас болоод ийм зүйл болсон гэд болсон бүх зүйлийг тайлбарснаар тэдний харилцаач эргээд сэргдэг. Гэтэл хатнаа тэрвэрэд үнсэх гэж байсан ханхуугийн толгойд Инран бүсгүй бодогдсноор ханхуу зүгээр л яваад өчгдөг. Сүүлийн 14 хоногийн хугацаанд ханхуу дандаа л ий хатны өргөөгөр орж гараад нэг ч удаа Инран бүсгүй дээр ирээгүй байдаг. Манай бүсгүй ч ханхуу дээр очоогүй бөгөөд хатны явуулгаар хааны гол тогооноос Инранд ирж буй хоол нь зүгээр л нэг муу мантуутай шүл байдаг. Шивгчний нь уурлаад өдөр бүр л хүн хуурсан иймэрхүү хоол авчирч байна гэх нь бүсгүй. Дэнлүүний баяраар болсон зүйлийн хариуг иймхэн аргаар авч байх шүү гэд инээмсэглэхэд шивгчэн нь гайхаад та яаж инээж чадаж байна? Та ханхуугийн сэтгэлийг өөртөө татаад хааны үр удмыг үргэлжлүүлэх хэрэгтэй шүү дээ гэдэг. Би ордонд орж ирсэн цагаасаа хойш ханхуугийн араас огтхон ч яваагүй. Үргэлжил тэр миний араас ирсэн шүү дээ. Мэ энэ захиаг ханхууд хөргөж гэд явуулах гэтэл шивгчэн нь та ханхуугийн хайрыг хүртсэн ч өнөөдөр бол хатны төрсөн өдөр. Тэр гарцаагүй хатны ордон руу явна шүү дээ гэхэд Инран инээмсэглээд чи зүгээр л чимээгүй наад захиалаа ханхууд өргөж өг гэж хэлдэг. Ирчүүд төр зүрийн гимшсэн үйлдэлээсээ болоод эмэгтэй хүнийг хэд хоног тайтгаруулж болдог. Гэхдээ энэ үйлдэл нь тэднийг улам залхаах болно. Ий хатан минь чи өөрөө л ханхууг над руу түлхэж байна гэж бүсгүй боддог. Хизээч ханхуутай нэг оронд орж байгаагүй хатан энэ удаад л бүхнийг зохицуулахгүй бол Инранд ханхууг алдаж магадгээд түүнтэй хамт шүнийг өнгөрүүлэхээр бэлдэж эхэлдэг. Ханхуу Инраны юу хийж байгаа талаар нь асуухад туслах бүсгүйг өдөр бүр ном судартай нөхөрлөн цэцэгсийг ширтсээр байдаг гэж хэлнэ. Нэлүүний баяр өнгөрөөд хагас сар болж байхад тэр надтай уулзгаар ерөөсөө ирсэнгүй. Энэ бүсгүй үнэхээр өрсөлдөхийг мэддэггүй бололтой гэж хааныг хэлэх үед нь Инраны шивгчэн ирээд ахаатныхаа өгсөн захиаг дамжуулдаг. Захиан дээр нь өнөөдөр цас орж шуурга ирэх тул ханхуудаа сайхан амраарай гэж бичсэн байдаг. Үүнийг уншсан ханхуу хатны ордон руу биш Инраны ордон руу явхаа болно. Ханхуугийн ирж байгааг нь сонссон Инран аль хэдийнэ мэдэж байсан юм шиг л шивгчэндээ нэг зүйлийг шивнэн хэлдэг. Гадаа цос орж байх үед ханхуу гиснийг мэдсэн Инран газар сөхрөн суугаад эхэм дээдэст 1000 нас хүсэж байна. Би түүнтэй өдөр бүр уулзсан бидний харилцаа жил ирэх тусам сайжраасай. Би өнөөдөр 3 дахин их мөргөе гээд залбирч дуусаад өмөргөө тайлан уян налархай хөдөлгөөн бүхий бүжиглэж эхэлдэг. Ханхуу түүнд рүү очих гэтэл шивгчэн нь гарч ирээд
Инрааны зааж өгсөний дагуу ханхүү та бүжгийг зогсоож болохгүй. Энэ бол 10 хоногийн турш мацаг барьж өдөр бүр үнэртэн шатаан цэвэр ариун зан үйлгээр хөл нүцгэн бүжиглснээр бурхтыг баясгдаг ертөнцийн ёроол гэдэг бүжиг. Хэрвээ та үүнийг зогсоовол ахаатны маань хөдөлмөр үн цэнгүй болно шүү дээ гэдэг. Энэ бүхнийг миний төлөө хийсэн гэж үү гэд ханхүү баярлан бүсгүйн бүжгийг дуусгахад нь тэрж аавна. Би үргэлж зүүдэндээ л ханхүүтэй уулздаг байсан. Та үнэхээр мөн гэж үү гэд бүсгүй ханхүүг түлхэхэд чи яагаад намайг дундаа түлхдэг юм? Үнэхээр уулзах хүссэн юм бол яагаад энэ хугацаанд над дээр ирээгүй юм гэж ханхүү асуудаг. Төрийн ажил их. Бас та хатан ихчтэй хамт байгаа болохоор миний чадах ганц зүйл нь ёроол бүжгийг хийх л байлаа гэж хэлээд нууцаар гутлаа тайлаад нүцгэн хөлөөг ханхууд харуулдаг. Ханхуугийн сэтгэл нь хөдлөн түүнийг тэврээд өргөөрөө нь явдаг. Тэдний ингэж явахыг нь харсан хатны шивгчин хатанд энэ талаар дуулгаснаар хатан галзуурах шахна. Ханхүү хагас сарын турш зөвхөн манай ордноор орж гарч байсан ч хоол идэн өдрийг өнгөрөөхөөс өөр зүйл болоогүй. Гэтэл өнөөдөр тэдний ордонд хоног гинэ. Тэрмөө шаа инрон залжин хүүхэн би түүнийг амьдрч чадахгүй, өгөж чадахгүй болгоно гэд уралдаг. Нөгөө талд унтаж байгаа инраныг харж байсан ханхүү би түүнийг харах бүртэл сэтгэлд нэг л дотн санагдсан гэд бүсгүй шархатсан хөлн тос өргөчгээд гараад явдаг. Үүнийг нь мэдсэн бүсгүй тэр сэрээд надад тос өргөж өгч байна гэж үү? Энэ үнэхээр миний мэддэг харгас ханхүү мөн үү гэсээр хоцордог. Шивгчин нь орж ирээд ахаатан ханхүү өнөө шин манай өргөнд ирнэ гэж байна. Та эцэст нь амар амгалан болгоно гэдэгч бүсгүй. Хүсвэл хараахан дуусаагүй байна. Одоо жинхэнэ гал асаах хэрэгтэй гэж хэлдэг. Ордны шивгчдийн дунд Инран хаатан жирэмсэн болсон тул удахгүй түүнийг хатнаар өргөмжлөх байх гэсэн яриа гарсан байдаг бөгөөд үүнийг сонсон хатны шивгчин сандран энэ мэдээг хатандаа дуулгадаг. Хатан уурлан улсын хатан суудал бол зөвхөн минийх байх ёстой. Мэрэгчийг дууд заавал Шиа Инраны хүүхдийг өгөөлөх болно гэдэг. Хатны өргөөнд Инран ирсэн байх бөгөөд хатан түүнд 2 төрлийн амттан өгөөд энэ бол миний идэх дуртай амттан байгаа юм. Чи амсаад үзэх гэснээр Инран бүсгүй нэгийг нь идчихдэг. Тус нь идэхэд ямар ч нөлөөгүй хэрнээ амттны хэрэглэл ураг өгөөлөх, дахин ураг тээх боломжгүй буюу өргөө болгодог хор амттнуудад хийсэн бөгөөд 2 дахь амттангаас нь Инран яг амсах гэж байснаа болоод игчийн амттан таалагдаж байгаа ч сүүлийн хэд хоногт сарын тэмдэг ирснээс болоод гэдсмэн тохгүй байна гэх нь тэр. Хатан ч энэ үгэнд баярлан энэ 2 амттанд би эмэгтэй хүний бид тустай эмээ ургамлуудыг хийсэн байгаа. Чиний өргөөрөө өдөр болгон явуулж бай гэж хэлдэг. Ингээд бүсгүй гарч явахт нь хорон санаа шивгчин нь одоо Инран бүсгүй жирэмслэх боломжгүй болсон учраас та бушуухан хааны үрийг тээх хэрэгтэй гэх хатан. Өмнө нь би түүнийг аварсан дүр хэсэгснээр түүний хайр ивэлд орж хатан болсон. Одоо түүнийг дахин нэг удаа тогтоож авахын тулд надад хүүхэд хэрэгтэй гэж хэлснээр түүнийг хуурамч дүр хэсэгсэн нэгэн гэдэг нь тодорхой болдог. Энэ бүх яриаг нь манай бүсгүй гадаанаас сонсоод байж байх нь тэр. Инран маань хатны өгсөн 2 хортой амттныг мэдсээр байж 13 хоног эдсэн бөгөөд шивчэнд гайхан учрыг асуутал барын өрөнд орохгүйгээр түүнийг барьж авах боломжгүй шүү дээ гэж хэлдэг. Ханхүү түүний өргөөнд ирснийг дуулахад бүсгүй хормоогоос зөвхөн хөлөө албаар ил гаргачаад ханхүүд намайг аль хэдийнэ орондоо орсон гэж хэлчих гээд. Гэтэл ханхүү өрөөнд ороод ирчихсэн энэ үгийг сонсоод зогсож байх нь тэр. Бүсгүй сандран босоод би таныг өнөөдөр хатны өргөөрөө явна гэж бодсон гэж хэлэхэд нь ханхүү чи намайг ирэх болгонд л үргэлж өөрөөсөө түлхэх юм. Тэгвэл би чиний хүснээр хатны өргөөрөө явлаа. Дахин танаа ордонд ирэхгүйгээд ханхүү уурлан гарах гэж байхад бүсгүй бүдэрч унах гэж байгаа дүр хэсгэн ханхүүд наалдаан нүдэндээ нулимс бөмбөрүүлсээр нөхрөө өөрөөсөө түлххийг хүсдэг эмэгтэй гэж хаана байх вэ дээ. Би ихчийг өргөдөөд бас таныг хэцүү байдалд битгий ороосаа гэсэндээ л тэгсэн юм гэж хэлдэг. Ханхүү түүний нулимсыг нь харчаад энэ ордонд орж ирэх чиний хүсэл байгаагүй гэдгийг чинь мэдэж байгаа ч би юу ч хийж чадахгүй гэж хэлээд түүнийг орхин явдаг. Хатны шивгчин Иремийн сэрлийг өдөөх шингэн бариад явж байхад нь Инран түүнийг туслахтайгаа нэлээд ухаан алдуулчихдаг. Тэгээд өөрийн шивгчнээ хатан руу оруулан улаан аяхтай нь эмэгтэй хүнийх, цэхэр аяхтай нь эрэгтэй хүнийх гэд хэлдэг. Инран зөвхөн улаан аяганд л нөгөө сэрэл өдөөх шингэнийг хийсэн байх ба ханхууг орж ирэхэд нь хатан баярлан түүнийг угтаж аваад хоёулаа хундаг тулгацгаая гэд нөгөө улаан цэхэр амттай цайг уучдаг. Ингээд хатан ханхууг элж таалан түүнийг үнсэх гэж орлоход нь гаднаас Инраны шивгчин орж ирээд ахаатан их хэмжээгээр цус алдаж байна гэхэд нь ханхүү сандран хатныг орхин явдаг. Орилсоор үлдсэн хатан ухаан алдаад сэргэх үед өргөөнд нь нэгэн залуу орж ирэхэд хатан уусан бэлтэнлээсээ болоод түүнийг ханхүү байна гэж бодоод дайраад байдаг. Хатны энэ үйлчлэгийг залууч бас алдахгүй гэсэндээ түүнийг дараад авах нь тэр. Нөгөө талд ханхүү хааны отчийг дуудан Инраны биеийг үзүүлж байх бөгөөд отч тэдэнд хандан баяр хүргэе ханхүү Инран хаатан бие давхар болсон байна. Гэвч тэр санамсаргүйгээр хор идсэн байна. Үүнээс болоод их хэмжээгээр цус алдаад зулхад ойрхон байлаа гэж хэлдэг.
Хаан шивгчид рүү уурлан та нар Инранд юу өгсөн гэж асуухад бүсгүйн туслах хатны өгсөн хоёр амтныг барьж орж ирээд ханхүү минь манай хатан өдөр бүр хатнаас ирдэг эдгээр амтнуудыг иддэг байсан. Түрүүнч бас үүнийг эзнийхээ дараа бие нүгдэж эхэлсэн гэж хэлснээр хааны отож тэдгээр амтнуудыг шинжилээд ямар учиртай хор агуулсан болохыг нь илчилдэг. Ингээд уурлсан ханхүү хатан дээрээ ирэхэд нөгөө залуу цээж нүцгэн сууж байх нь тэр. Ханхүү уурлан залууг цаацлахыг тушаагаад хатан руу юу хийж байгаа чинь инвэ гэж уурлахад хатан тэр жил би тантай ордны гадаа таарч таныг авраагүй бол хааны ордонд орж ирээд ийм доромжлол амсахгүй байх байсан. Ингэж байснаас үхсэн минь дээр гэж жүжиглэж хэлдэг. Гэвч энэ үйлдэл нь түүний хуурмаг төрхийг бүрэн илчилж орхих нь тэр. Ордны гадна намайг аварсан гэж худлаа хэлээ зогсохгүй. Шаа хатан болон үр хүүхдийг минь хөнөөхийг чи завдлаа. Дээрээс нь өргөөний боолтой завхаарсан гэд ханхуу уурлахад хатан муу зайлжин Шаа Инран тэгэж их амттан эзэн хэрнээ хүүхэд нь амьд байна гинэ гэж инээснэ. Ханхүү чи бол үнэнч байж чадахгүй хоримтгай сэтгэлгүй амтан гэж дайрснаар ханхүү түүнийг түлхэн өргөөнөөс гарахдаа ий хатны тэтмийг хурааж түүнийг хүйтэн ордонд хорь. Миний зөвшөөрлгүй хизээж гаргаж болохгүй гэж зарлаг болгодог. Ингээд Инран хатан маань ханхүүгийн хатнаар өрнөмжлөгдөн хэд ёслол үлдэж байтал өш сансан хуучин хатан хутга барин гарч ирээд Инран руу дайрахад ханхүү урдуур нь ороод хутгалуулчихдаг ба ханхүүгийн туслах хуучин хатныг хутгалан амийг нь хүнөдөг. Цус алдан хөвтөх ханхүүг Инран бүсгүй тэрвээд яагаад намайг аварч байгаа юм бэ гэж ойлгоход нь ханхүү чи үргэлжил намайг өөрөөсөө түлхдэг байсан. Би чамаас сүүлийн удаа асуумаар байна. Чи надад өчөөгөнч болов сэтгэлтэй байсан уу гэж асуучаад нас барчхан тэр. Энэ үед нь бүсгүйн толгой маш ихээр өвдөж нэгэн дурсамжаа санах бөгөөд 4 жилийн өмнө ордны гадна ханхүүг аварсан хүн нь өөрийгөө бухыг мэддэг. Хүнийг ойлгосон бүсгүй "Тиймээ ханхүү би байсан. Таныг аварсны дараа та надад үрд хамт байх болно" гэж амласан. Би яагаад энэ бүхнийг марчихсан юм бол ханхүү гуй одоо над руу харааштай гэж уйлсаар л байдаг. Олон жил өнгөрч Инраныг эзэнд байсан хүүхэд төрөөд том болон хаан ширээнд суугаад Инран маань улсын хатан их болдог. Нас дээр гарсан Инран удалгүй нас барах бөгөөд түүнийг хайртай ханхүүтэй хамт оршуулдаг. Гэтэл гэнэтл цаг хугацаа авахран Инран бүсгүй ханхүүгийн татвар юм болж анх ордонд ирсэн тэр өдөрлөө ирчдэг. Бүсгүй гайхаад юу болоод байна? Би чинь хааны ордонд амьдарч байгаад нас эцэлсэн биш үлээ гэж зогсож байтал гаднаас ханхүү ороод ирэх нь тэр. Тэгээд Инранд хандаж чи намайг хайрладаг хэсэг чинь хамаагүй. Энэ удаад яасан ч гарнаас чинь тайхгүй гэж хэлснээр бусад маань тэрвэrdэн кино маань дуустдаг. Зогтох боломжгүй харгас ордон руу орсон ч бүсгүй өөрийн арга ухаанаа ашиглан тэнд үлддэг. Анхандаа түүний зорилго зөвхөн эрх мэдэл хангалуун амьдрал байсан ч гэсэн эцэстээ тэр хайраар тэжээгдэн аз жаргалтай амьдралыг олж авдаг. Кино маань таалагдсан бол лайк дараа сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагт хэдэг богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.